Сайн уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би энергийн биеийг ангаарч, хүний болоод амьтны гэр орны энергийг ангаарч, бас ирээдүй болон өмнөх амьдралуудаар аялаж, бас мэдээлэл хүний дээд биес нь өгч тусалдаг Европ сертификаттай ангаагч хүн байгаа. За дээрэс нь би зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдөр би бас нэг сонирхолтой сэдвийн талаар ярихыг хүсэж байна. Энэ талаар маш олон хүмүүсүүд энэ талаарх мэдлэг байдаггүй болохоор маш их амьдралдаа шаналж, өөрийгөө буруутгаж, эсвэл хэн нэг нөгөөдхөө буруутгаж их зовж сэтгэлийнхаа гүнд их шарахтай хүмүүсүүд их яваа харагддаг. Энэ талаар ярих гэсэн юм. Энэ юу сэдв бэ гэх юм бол эхний амьдрал яагаад бүтггүй вэ? Тэ? Заримдаа бүр хоёр дахь амьдралч бүтэхгүй байх тохиолдлууд байдаг. За хүмүүсүүдийг яагаад энэ сэдвийг бас ярих өнөөдөр яа ч юм гэдэг сүүлийн хэд хоног ярмаар санагдаад байсан. Тэгээд нэг харсан чинь нэр удахгүй ингээд Валентины баяр болох гэдэг юм биш үү те. Тийм болохоор бас энэ баяртай холбогдуулаад энэ талаарх мэдлэгийг бас те хүмүүсэд өгд юм уу гэсэн өнөөдөр санаатай зорилготойгоор ингээд бичлэг хийж байна. За тэгээд энд өгдөг энэ сувагт энэ төгс амьдрал сувагт өгдөг мэдээллүүд болвол энергийн түвшнөөс, сүнслэг оршихуйн түвшнөөс юмнууд яаж харагддаг вэ гэдэг энэ шал өөр өнцгийг ерөнхийдөө харсан энэ өөр өнцгийн талаарх мэдлэгийг өгсөн бичлэгүүд байдаг шүү. Тэгээ тийм болохоор удахгүй юм гоё сэдв хэлэх гэж байгаа болохоор миний сувгийг хараахан дагаагүй байгаа бол яг удаад авахыг санал болгож байна. Яагаад гэх юм бол энэ сувгаар маань сүнслэг оршихуй, далд тухамсар, зүн саван, энерги, тэгээд бас манифест, өөрийгөө хэрхэн яаж амгаах вэ, өөртөө хэрхэн яаж ойртох вэ, ойлголцох вэ гэх зэрэг маш олон сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцдаг болохоор бас яг суугаад агаад тэ бас энэ бичлэгээ лайкийн дараарай. Бас гоё комент бичээд явуулаарай. Цааш шеэр гэж өгч энэ сувгийг маань дэмжихийг хандраасаа бас хүсэж байна. За тэгээд та нар манаас гарчгаас наасан ба ягаад хүний ихэнх хүмүүсүүд эхний амьдрал бүтдэггүй вэ гэд. Тэгээ ерөнхийдөө бид нар ингэж харж штэ иргэд орныхнуудаа харж юм тэ. Ихэнх хүмүүсүүд ерөнхийдөө ингэж салчсан байгаад байхгүй ихнийхээ хүнээс. Тийм ээ эмэгтэйч бай, эрэгтэйч бай. За ягаад ийм байгаад байна? Тэ ягаад ийм хүмүүсүүд хэлж магадгүй л дээр үед ерөнхийдөө ийм салалт их байдаггүй байсан. Тэ? Болохоор ингэж маш олон хүмүүсүүд их салж байна гэд шүүмжлэлтэй харж ярих хүмүүсүүд бий. Тэ? За тэгээд яг энэ байдлыг туулаад явж байгаа хүмүүсүүд нь өөрийгөө маш их буруутгаж байгаа. Би айгүй их амьдралдаа алдсан. Тэ? Том алдаа гаргасан. Учир нь гэвэл миний эхний амьдрал бүтээгүй, би их бүтлгүүцсэн ч гэдэг ч юм уу. Ингээд ярьж байгаа байдлууд их бас анзаарагддаг. За ингэж ярьж байна гэдэг маань тухайн үг маань бас сэтгэлдээ маш том шарахыг тэгээд явж байгаа байхгүй. Тэ? За энергийн түвшнөөс, сүнсний түвшнөөс харахад бол альва ерөнхийдөө хосууд ингээд хоорондоо учирч байгаа нь бол бүх юмуд ерөнхийдөө юм ингээд учрах ёстой хүмүүсүүд л учирдаг. Тэ? Нийлэх ёстой хүмүүсүүд л нийлдэг. Гарах ёстой хүүхдүүд л гардаг. Тэ? Тэгээд болохгүй болоод л хоёр хүмүүсүүд хоёр хүн маань тэ салж байгаа.
Тэ ямар нэгэн одоо амьдралын шалтгаан байж болно. Хувь хүний одоо зан чанар үзэл бодол тараагүйгээс болж салж байгаа үл ойлголцлуудаас болж салж байгаа хардал сэрдэлт одоо араар тавилт гэдэг ч юм уу те ингээ янз бүрийн зүйлүүдээс болж хоёр хүн маань ингээд салж идэг аа. За тэгэхээр ерөнхийдөө бол ингээд бүгдээ юм болгоныг ингээд том зургаар нь харж байх хэрэгтэй. Альва зүйл ялангуяа ийм амьдралын том чухал зүйлүүдийг ерөнхийдөө бол амьдрал гэдэг зүйл маань ерөнхийдөө тий үр хөвгтүүд одоо бидний амьдралд учирч байгаа бүх энэ одоо очирлууд тий туршлагууд бүх зүйлүүд маань ерөнхийдөө бол маш нарийн утга учиртай амьдралд тохиолдож байдаг. За тэгэхээр нөгөө хүмүүсүүд маань хоёр одоо хос маань учирч байна гэдэг маань бол тийм ээ ялангуяа гэр бүл зохиож ийн тэ урт хугацааны одоо хамт амьдралыг зохион байгуулад хамт амьдрья хамт гэр бүлээ бүтээе тэ ингээд төлөвлөөд за зарим төлөвлөөд ингээд явж байгаад гэр бүлээ бүтээж байгаа хүмүүсүүд би за зарим нь бол тэгээд амьдрал бүр ингээд яхаарахгүй нөгөө хоёрыг нийлүүлж байгаа одоо тохиолдолд ч би тий зарим хүмүүсүүд одоо тохиолдолд хүүхдтэй болоод одоо гэр бүлээ одоо тэр хүнтэйгээ заавал хамт амьдрах ч юм уу тий одоо тэг хүүхдтэй болсон юм чинь одоо хамт байдаа гэсэн гэдэг шалтгаанаар болоод ингээд гэр бүлээ зохиож байгаа хүмүүсүүд бас их байдаг тий. За тэгэхээр нөгөө нэг энэ байдлууд маань ингээд нэг харахнаа тий ингээд маш удаан хугацаанд ингээд төлөвлөд хамт байж байгаа хүмүүсүүдийг бол яг ингээд төлөвлөж байгаа. Энэ хоёр маань ингээд хичээжсэн болохоор хүсэжсэн болохоор ингээд амьдарч байгаа. А зарим хүмүүсүүдийг болохоор ингээд нэг тохиолдлын байдлаар одоо тий ингээд хүүхд мөхтө болчоод ингээд болчихсон болохоор заавал гэр бүл зохиох болчдөг. Тэнгүүд энэ нэг тийм тохиолдол юм шиг харагдаад байгаа байхгүй тий. Тэгтэл энэ амьдралд тохиолдлын зүйл гэж юусоо байдаггүй байгаад байгаа. За ялангуяа хосууд маань үр хөвгттэй болж байгаа. Тохиолдлын байна уу? Маш их хичээж байж төлөвлөж байж олон жилийн дараа хүүхдтэй болж гин үү? Тэгээ ерөнхийдөө бол хүүхдтэй болно гэдэг маань бас ингээд маш том одоо амьдралын туршлага байгаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хосууд маань бол ерөөсөө тохиолдлоор учирдаггүй. Ганц одоо сар уулзж байгаад салдаг ч юм уу ганц шүний асуудал байгаад салдаг ч юм уу ерөнхийдөө тийм ээ. За ерөнхийдөө бол хосууд маань ямар байдлаар ингэж одоо бид рүүгээ татагдаж учирдаг вэ гэхэлэр өөрсдийнхөө ерөнхийдөө юм траума одоо скол нэг тийм энэ амьдралаас суралцах хэрэгтэй байгаад байгаа юм чухал хичээл одоо ямар нэгэн тийм айцтай одоо төгшүүртэй скол энэ л биш шүү ийм л хүнтэй уулзахгүй шүү гэж байдал зарим хүмүүс тийм хүмүүсүүд очирсан байж байгаа шүү дээ. Тэгээс яаж ч байсан би ийм хүнтэй суухгүй гэж бодол тийм хүнтэйгээ уулзраад тэгээд гэр бүл зохиохоос өөр аргагүй байдалд орчихсон хүмүүсүүд бий. Тэгэхээр яадаг вэ гэхэлэр энэ хосууд маань учирч байгаа нь болохоор би биэндээ одоо тэр өөрсдийнхөө одоо өөртөө энэ суулгах энэ үн цэнтэй сургалтыг одоо хичээлийг одоо амьдралаас авах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр туршлагаар нэг хүн өгөх хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгэхээр нөгөө бидний одоо хос хамгийн ойр өдөр болгон хамт байх энэ хүн маань бол одоо бидэрт ингээд хамгийн үн цэнтэй одоо энэ нөгөө зүйлийг одоо ойлгох хэрэгтэй зүйлийг минь ойлгох хэрэгтэй гэдэг болохоор ингээд ялангуяа ихний одоо гэр бүлийн хүмүүсүүд маань ерөнхийдөө үүлийн үрээр холбогдсон байх тохиолдол байдаг. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхэлэр өмнөх амьдралдаа өмнөх одоо амьдралдаа хамтдаа байж байгаа гэр бүл бас байсан. Тэгээд тэр үедээ болохоор ингээд одоо янз бүрийн асуудлуудаа шийдэггүй.
тэр одоо харилцаанаас сурах ёстой зүйлээ сурч аваагүй ч юм уу. Тэ эсвэл бол дуусгаагүй одоо бизнес гэдэг юм уу ажлууд. Тэгээ эдрийг ингээд өмнөх амьдралдаа дуусгаж чадаагүй бол дараагийнхын төрлүүдтэй бас ингэж хийж учирч одоо тэр одоо дуусгаагүй ажлуудаа харилцаагаа дуусгах гэж одоо учирдаг байгаа. Тэгэхээр эхний ерөнхийдөө учирдаг харилцаанууд маань бол ерөнхийдөө үйл яврын харилцаанууд. Тэгэхээр ерөнхийдөө маш их тэгж үйл явдлаар ихтэй тохиолдлын юм шиг бас харагдана. Тэгээд ингээд хайр дутуу байна. Хөвчлэн яагаад гэвэл эхний одоо амьдралаа хүмүүсүүд их залуудаа хөвчлэн одоо зохион байгуулж байгаа шүү дээ. Зохион бүтээж байгаа, хамтдаа бүтээж байгаа. Тэнгүүт яг ихэнх хүмүүсүүд маань хөвчлэн өөрийгөө ойлгоогүй, өөрийгөө таниагүй, өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө хүндлээгүй. Тэ ингээд өөр дөрөө бүрэн дүр ажиллаа хийж амжаагүй байдаг байхгүй. Тэнгүүд яг ийм хүмүүсүүд маань ингээд өөр хүнээс одоо тэр хайрыг хүсдэг. Өөр хүн намайг л аз жаргалтай болгон би болохоор яагаад гэвэл юм дутуу тийм одоо надад нэг юм дутаад байна. Тэр нь болохоор хайрах тэ нэг залуутай нэг хүүхэнтэй бүсгүйтэй учирчих юм бол ингээд миний амьдрал одоо бүрэн дүрэн болчихноо гэдэг ч юм уу тийм. Ингээд нөгөө нэг ямар ч одоо өөрийнхөө дотор одоо аз жаргал хайр гэдэг энэ энергийг ухамсарыг өөртөө суулгаагүй бас энэ төвчээр гэдэг занг ч юм уу тийм ээ. Тэгээ бас нөгөө хүнийгээ яаж бас хайрладаг, хүндэлдэг үү? Мэдээж хэрэг хүн өөрийгөө хайрладаг, ойлгоогүй, хүндэлдэггүй хүн маань нөгөө өөр хүмүүсүүдийг ч гэсэн хайрлаж чаддаггүй, ойлгож чаддаггүй, хүндэлж чаддаггүй. Энэ чинээгээрээ үйл ойлголцлууд маш их одоо үүсэж тэгээ эцэстээ ингээд хосууд маань салдаг байгаа хгүй. За тэгэхээр яг одоо хосууд маань эхний амьдрал маань бол үйл явртай холбоотой байдаг болохоор хөвчлэн ерөнхийдөө удаан үргэлжлэж чаддаггүй. Зарим тохиолдлуудад удаан үргэлжилдэг. Яагаад гэх юм бол хин зэрэг гаргаж чаддаггүй. Энэ үйл яврын харилцаа гэдэг зүйл маань болохоор ерөнхийдөө их аз жаргал өгдөггүй харилцаа байдаг байхгүй. Маш их үйл явдлуудтай хэрүүл тэмцэл атаархал юу вэ тийм одоо ингээд нэг тийм үйл хүндлэлээр дүүрэн ингээд айгүй хүнд харилцаагаар дүүцэн харилцаа байдаг. Яагаад гэвэл өмнөх амьдралд нь одоо янз бүрийн зүйлүүд болцсон. Энэ амьдралдаа энэ харилцааг бас одоо өөрөөгөө салгаж сурах гэдэг байхгүй. Хэрвээ тэр тухайн хоёр хос маань тийм хүн маань хоёулаа ингээд энэ амьдралд ухамсартайгаар одоо хин өөр дөр ажиллаа өнөхөр сайн хийж чадах юм бол энэ харилцаагаа засах тохиолдол бий. Гэхдээ энэ маш хэцүү. Ихэвчлэн нэг хүн л одоо өөр дөр ажиллаа хийгээд өөрийгөө хөгжүүлээд энэ ухамсар ч юм уу те энерги гэдэг энэ одоо чухал зүйлүүдийг судлаад явгот нөгөөх хүн ингээд хоцроод эхлэнгүүт энэ хоёрын дунд бүр анц ам маш их үүсэж эхэлдэг байгаа. Энергийн түвшинд нь ухамсарын түвшинд маш том одоо өөрчлөлтүүд одоо хооронд гарч эхэлж байгаа болохоор энэ хоёр маань ингээд бинийг ерөнхийдөө маш их зовоодог тэгээд бид нар чинь амьдралд одоо хосороо байх юм бол тэг жарах гэж л уг нь одоо хосоо олж гэр бүлээ зохиож одоо амьдрахыг хүсэж байдаг шүү дээ. Тэгтэл хинэгэнтэй уулзраад гэр бүл зохиож хараад аз жаргалтай болно гэж бодож байтал эсэргээрээ харин ч бүр маш их одоо хүнд байдлууд руу явж орох тохиолдлууд байдаг. За тийм болохоор хүн маань өмнөх амьдралдаа одоо энэ харилцаагаа дуусгаж чадаагүй тий одоо өөрийг нь маш их дарамтлагдаг одоо баг хүчирхийлүүлдэг тий ийм нөгөө харгас хүнтэй хамт байдаг ч юм уу скол араар нь тавиад байдаг хүмүүсүүд өөрийг нь хүндлэхгүй байхад чинь тий энэ харилцаанд
үгүй зогс болно. Би ийм амьдралаар амьдрах чадахгүй. Би ийм одоо ийм үйлдэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж чадаагүйгээр одоо тэр хоёр хүн маань ингээд нэг нэгнийхээ ийм хэцүү байдлыг төвчин байж одоо өмнөх амьдралдаа туссан болвол энэ амьдралдаа болохоор ахин төрж одоо нөгөө сүнс маань өөрийнхөө өмнөх амьдралдаа хийж чадаагүй одоо тэр зоригтой шийдвэрийг гаргаж чадаагүй өөрийнхөө тал зогсож чадаагүй тий төвчөртэй байх энэ одоо зан чанарыг өөрөөсөө гаргаж чадаагүй бол энэ амьдралдаа одоо тэр байдлыг сурах гэж нөгөө хоёр хүн маань ахиж учирдаг байгаа байхгүй. За тэгээд манай нэг польш үргэлжлүүлэгч байсан л да. Тэр залуу болохоор энэ амьдралдаа их нэртэй байж байгаад хоёулаа хоёр хүүхэдтэй байж байгаа. Тэгээд салсан байгаа. Яа салсан бэ гэхлээр эхнэр нь өөрийг нь араар нь тавиад тэгээд салсан юм билээ. Тэгээ над дээр ирээд сессионд ороод ангаалтанд ороод тэгээд мэдээлэл орж ирсэн л та өмнөх амьдралыг нь харуулад. Тэгсэн тэр залуу өмнөх амьдралдаа өөрөө эхнэрээ араар нь тавьсан байсан байхгүй. Тэгээд араар нь тавиад хоёр дахь амьдрал ингээд одоо өөрөө эхнэртэй хүүхдүүдтэй тэгсэрнээсээ ахиж нөгөө эмэгтэйтэй уулзраад тэр нь бас ингээ хүүхдтэй болчихсон. Ингээд нэг хоёр гэр бүлтэй ингээ хоёр одоо гэр бүлийн одоо эмэгтэй хүний дунд ингээд явж исэн залуу байгаа байхгүй. Тэгээ энэ амьдралдаа болохоор ингээ эхнэр нь араар нь тавиа салаад тэгээд өөр бүсгүйтэй уулзраад өөр бүсгүй учирсан бүсгүй нь болохоор юм хүүхдтэй. Тэгээ ингээд тэр бүсгүйтэйг ингээ хамт байж байгаа. Тэгээд бас ингээ сальяа салж чадахгүй иймэрхүү байдалтай байжсэн чинь өмнөх амьдралд нь харин тэр одоо нөгөө нэг өөрийнх нь яг эхнэрээс гадна харилцаанд орсон эмэгтэй хүүхдтэй болцсон байсан тэр эмэгтэй тэгээ бас дахиад яг энэ амьдралдаа нөгөө эмэгтэй нь одоо дагавар хүүхдтэй болж таарч ингэж учирсан байгаа байхгүй. Тэгээд тэр залуу хэлжсэн би харин тэр одоо учирч байгаа энэ одоо уулзж байгаа эмэгтэйхээ хүүхдтэй нь ерөнхийдөө айгүй ойр дотн байгаад байдаг. Хүүхэд нь бол надад бас айгүй дотн намайг бараг ааш үздэг. Тэгвэл бид хоёр ингээд одоо үзэл бодлын хувьд бас айхтар сүртэй нийлэхгүй байна. Сальяа бас салж чадахгүй байна гэдэг ингээд ийм харилцаанд орчихсон юм байхгүй. Тэнгүүд яг ингээд том зургаар өмнөх амьдралын төлөв аялаад үзэнгүүд ийм л учир шалтгаантай байдаг болохоор тийм нэг нь одоо өмнөх амьдралд нь араар нь тавьсан байгаад тэгээ нөгөөх нь одоо энэ амьдралд араар нь тавьж одоо өмнөх амьдралд араар нь тавиулахад тэр эмэгтэйд маш хэцүү байсан байгаа даа штэ. Тэгэхээр энэ мэдрэмжийг одоо энэ амьдралд тэр залууд ойлгуулахын тулд бас энэ үйл явдалд автагдаж ирсэн байгаа даахгүй. Тэгээ ерөнхийдөө бол ингээд иймэрхүү үйл явдлууд ингээд том зургаар нь харах юм бол ингээд янз бүрийн хүмүүсүүд одоо туршдаг одоо хичээл одоо сургаал гэх юм аашин тийм болох гэж одоо ингэж учирдаг байгаа байхгүй. Тэгэхээр эхний одоо амьдралд учирч байгаа харилцаа маань болохоор үеийн үрийн харилцаа байдаг болохоор ихэнхдээ хүмүүсүүд ингээд тэр харилцаанаас аз жаргалыг мэдэрдэггүй байх нь бүтдэггүй байх нь. За тэгээ эхний харилцаанаас ингээд өсөж байгаа хүмүүс байна штэ. Төрж байгаа. Тэр хүмүүс маань ч гэсэн ерөнхийдөө энэ дэлхийд хүмүүс маань төрөхдөө бид нар ч гэсэн төрөхдөө. Хүн ер нь хүүхэд төрөхөд бол сүнсний төвшөнд би одоо энэ эцэг эхийг сонгоноо. Эцэг эхүүд нь ч гэсэн хүлээн зөвшөөрөөд би бинийгээ сонголцдог байх мэн. За би одоо энэ амьдралд миний хүүхэд болоод төрчих. Сүнс маань болохоор хүүхдийн маань сүнс нь болохоор за би энэ амьдралд хоёрын хүүхэд болоод төрөх шүү. Тийм болохоор хоёроо энэ зан чанар, энэ амьдралын байдлууд чинь ингээд надад ийм зүйлүүдийг сургах болохоор яг одоо тохирсон эцэг өх байх нэ гэдэг ингээд сүнсний төвчөнд бүх юмнууд юм нарийн зохион байгуулалттайгаар явагддаг байгаа. Тэгэхээр энэ амьдралд нөгөө бүх зүйлүүд ерөөсөө юм зохион байгуулалттай ерөөсөө юм тохиолдлын зүйл байдаг байгаа байхгүй.
Тэгэхээр хүүхдүүд маань ч гэсэн зарим харилцаанд тий ингээд маш хурдан хүүхдтэй болчихсон тий баг анхны харилцаагаар хүүхдтэй болчихсон. Тэгээ тэнгуүтэй хүмүүсүүд ингээд өөрийгөө хүүхд маань тохиолдлын хүүхдтэй гэж хараад байдаг. Тэгтэл үгүй. Тэр хүүхэд одоо ганцхан өдрийн шөнийн харилцаанаас хүүхд олдож ийн гэдэг чинь яаж ч тохиолдлын зөв биш ахгүй юу? Тэгээ зарим хүмүүсүүд бүр ингээд өчнөө хичээгээд 10-аад жил хичээгээд хүүхдтэй болох гээд ингээд хичээгээ явж хүүхдтэй болж чадахгүй хүмүүсүүд байдаг. Тэгтэл нэг одоо харилцаанд орсон чинь шууд хүүхдтэй болчихсон. Энэ бол ерөөсө тохиолдлын зүйл биш хгүй. Тэгэхээр нөгөө бид нар л энэ 3D хэмжээс л одоо бид нар хумсар машин нөгөө олон түвшинд хаалттай, олон зүйлийг ойлгодоггүй болохоор бүх зүйлүүдийн тохиолдлын болчлоо гэж бодоод идэг. Тэгтэл үгүй. Тэгэхээр тэр төрж байгаа хүүхэд маань ч гэсэн эцэг эхтэй заах юмаа заагаад явж байгаа, өөрийнхөө авах ёстой туршлагуудыг аваа явж байгаа. Тийм болохоор эхний амьдрал алдсан, би амьдралдаа айгүй том одоо алдаа гаргасан, бүтлгүүцсэн гэж ерөнхийдөө харилцаануудыг ерөөсөө ингэж харж үзэж болохгүй. Энд чинь бол бүтлгүүтэл бас алдаа бол бас биш байхгүй юу? Учрах ёстой болоод тэр хүмүүсд учирсан байна. Төрөх ёстой хүүхдүүд төрсөн байна. Мэдээж хэрэг ингээд 3D хэмжээсээс ингээд харахад бол те харамсалтай хайрын сайхан гэр бүл одоо ингээд салж ийн те хайрын сайхан хүүхдүүд ингээд өжирж ийн гэл ингээд өвддөг ч юм уу те ингээд ийм хэцүү энерги рүү хүмүүсүүд явж орж штэ. Яг одоо ингээд хүүхдтэй болоод хамт байгаад ингээд гэр бүлээ зохиосон ялангуяа хүмүүсүүд маань тэгтнүрээ ингээд зүг барьж байгаа салчий гэдэггүй штэ. Мэдээж хэрэг тэгээд хамт амьдралаа зохиосон юм чинь одоо бүтээл гэж хичээгээд явж байгаа тий. Тэгээ хичээгээд болохгүй бас тохиолдлууд байна гэдэг чинь ингээл эн чинь цаанаас нь л юм болохгүй болоод байгаа хгүй юу. Тэгээд бас юм бүтлгүү юм хэцүү одоо харилцаанд тий юм аз жаргал өгөхгүй байгаа ингээ хин нэгэ зовоож байгаа харилцаанд энэ харилцааг дуусгаж өгөхгүй явнаа гэдэг чинь тий бас л ингээ дараагийнхаа амьдралд үйл үүсгээл тэр бид нар чинь энд чинь хин нэг зовоох гэж ирэх байхгүй. Үнэхээр болохгүй байгаа, таарахгүй байгаа бол би бинийг ингээ зовоогоод байгаа, аз жаргалтай байж чадахгүй байгаа бол энэ харилцаа маань энэ байдлаараа удаан оршин тогтнох босгүй харилцаа байгаад байгаа болохоор хин нэгэн зоригтойгоор дуусаа болий хоёлаа замаа хөөе. Тэгээ ингээд зориг гаргаад хоёлаа эсвэл бол тэ ярилцаад илэн далангуу. Одоо тэгж бас салж байгаа хүмүүсүүд байна шүү дээ. Хоёул ерөөсө бүтэхгүй юм байна уу, хэцүү юм байна. Хичээлээ болохгүй байна. Одоо хоёлаа зүгээр зам өгөөд явъя гэдэг ингээд салж байгаа хүмүүсүүд би эсвэл бол бөө одоо асуудал үүсгэж салж байгаа хүмүүсүүд байна. Тэгээ хүмүүсүүд маань яг зовон дээр үйд хүмүүсүүд ингээд салт байдаггүй байсан гэж байгаа. Дээр үеийн амьдрал бол одоо үетэй харьцуулах юм бол амьдралын нөхцөл байдал маш шал өөр байсан байгаа даа шүү дээ. Одоо болохоор биднэрт илүү их боломж одоо нийтдээ байгаад байгаа болохоор сонголт хийж эхлэхээсээ илүү боломж гэж хараад. Тэгээд хин нэгэн ч юм уу хоёулаа ч юм уу ярилцаад энэ харьцаанд цэг тавиад тэгээд явсан нь хиндээ ерөөхдөө одоо ээлтэй хэрэгтэй байдаг байхгүй. Яг тэгвэл одоо нөгөө хүмүүсүүд маань тийм ээ одоо нэг тааш тохирохгүй харилцаанд гаццсан байснаас энэ харилцаагаа дуусгаад өөр илүү их өөртөө тохиролцох одоо тийм хүмүүсүүдтэйгээ уулзраад явах юм бол өөрөөсөө аз жаргалтай байна. За эцэг эхүүд наад жаргалтай байгаа бол өөр хүмүүс нь ч гэсэн аз жаргалтай байна. За тэгээ энэ харилцаагаас нөгөө гэр бүл салж юм те энэ харилцаанд төрж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө ерөнхийдөө ингээд эцэг их нь энэ амьдралд ингээд төрөнгөөс сүлдэн салнаа гэдгээ бас мэдчихсэн.
Тэг мэдээд харин би ингээд тэ одоо ээж аваасаа юм салцсан гэр бүлд төрж өсөж энэ туршлагуудыг авч үзье гэдгээ сүнс маань мэдчихэдэг. Тийм болохоор нэг алтаасаа дах юм бас биш л байхгүй энэ зүйлүүд чинь. Тэг хүмүүсүүд одоо салсан гэхээрээ л би алдсан бүтлгүүдсэн амьдрал маань гэд ингээд бас готраад ч юм уу шаналаад ч юм уу явах шаардлага байхгүй. Харин ч одоо болохгүй байсан харилцааг цэглэж би чадсан. Тэгтээ би мэдээж хэрэг ийм зүйлд орсон гэд бахархаад баярлаад айхтар ингээд явах нь яваадаа гэсэн чи үг бас биш. Ямар ч одоо тий хүн бол одоо янз бүрийн хүмүүстэй уулзраал тэгээс халаад яваадаа гэсэн үг бол биш. Энэ салсан харилцаанаас сурах ёстой зүйлүүдээ сурч аваад, ойлгох ёстой зүйлээ ойлгож аваад тэгээд өөр хийх ажлуудаа хийгээд тухайн хүн маань тэгээд ингээд эхний амьдралаасаа салсан байлаа гэхэд дараах амьдралаа эхлүүлэх боломжтой. Тийм ээ? Дараах амьдралаа арай яаж айтаахан эхлүүлэх вэ гэх юм бол хүн маань өөртөө хийх ёстой ажлуудаа л хийж өгөх хэрэгтэй гэдэг байна. Юу хийж өгөх хэрэгтэй гэхлээр өөрийгөө жинхэнэ утгаар нь хайрлаж, хүндэлж сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ өөрийнхөө сул талуудтай ажиллана. Тэгээ өөрөө бүтэн болно гэсэн. Өөртөө ад жаргалыг бүтээж, өөртөө ад жаргалыг өгч сурна гэсэн. Хин нэгнээс ад жаргалыг хайх биш. Тэгээд яг хуу ихэнх тохиолдолд одоо энэ дэлхийд нөгөө нэг харилцаа нь ингээд бас амархан салчаад байдаг байдлууд маань болохоор хоёулаа одоо хоёр хүн нийлэхдээ хин нь одоо ямар ч хайр, хүндэтгэл одоо тий ойлголцол, төвчээр тууштай байдал гэсэн энэ зан чанарууд хинт нь байхгүй байдаг. Тэгээ ингээд нийлэхлээрээ асуудлууд өсөж эхэлдэг. Яаж юм доктортой сайхан ад жаргалтай харилцааг бүтээх вэ гэх юм бол хүн эхлээд өөрөөр л ажлыг хийнэ гэсэн үг. Өөрийнхөө ухамсарыг сэтгэл зүйн түвшинд өөрийгөө хангаана, өөрийнхөө янз бүрийн траума, сэтгэлийн шархууд тэднийг бүгдийг хангааж өөрийнхөө ухамсарын түвшинд баш дээшлүүлж энергийн түвшинд цэвэрлэгээнүүдийг ангаалтуудыг хийж өгч өөрөө яг юм бүтэн ганцаараа байхдаа ганц бий байхдаа одоо өөрийн гэсэн амьдралтай тий өөрийн гэсэн дуртай зүйлээ хийгээд ад жаргалыг авч чаддаг, өөрийгөө гой хайрлаж чаддаг, хүндлэж чаддаг. Ийм хүн болж чадсан үед хүний энерги одоо маш гоё ингээд өндөр болж өгнө. Ухамсар нь ч гэсэн маш их тэлэгдсэн байгаа болохоор хүн сонгох партнер одоо партнертай ч гэсэн одоо тавих шаардлага нь шал өөр болчихно. Тэг хүн маань энэ ажлаа өөрөө сайн хийж чадсан бол угаасаа яг ийм одоо бүтэн ад жаргалтай хайр хүндлэлээр яг дүүрэн яг өөршөө адилхан хүний одоо өөртөө татаж эхлэх. Тэр хүнтэйгээ уулзах ёстой цагтаа уулзраад хоёр бүтэн хүн нийлэхлээрээ маш гоё одоо хоёулаа хайраар ундарчихсан тий ад жаргалаар ундарчихсан ийм хүмүүсүүд яг угаасаа иргэн тойронд байгаа хүмүүсүүдээ бас ад жаргалтай болгоо шүү дээ. Тэгэхгүй хийх юм одоо гуйлгагүйс намайг хайрлаач, намайг ойлгооч, намайг хүндлээч, намайг ад жаргалтай болгоод өгөөч гэсэн нэг ийм одоо байдалтай харилцаанд явж орохлоор нөгөө хүн маань бас хоосон савнаас юу ч цутгаж чадахгүй. Тэгэхээр бид нөр өөрөө өөрсдөө савыг бэлтгэх хэрэгтэй. Тийм болохоор бас тэ энэ амьдрал тохиолдож байгаа одоо энэ гэр бүлийн салалтууд ч юм уу тэ салалт их өндөр байна гэдэг. Тэ ингээд замбраагүй харилцаа гэл ингээд байдаг. Сүнсний төвшнгөөс харахад бол бүгдээрээ л эдгээр маань
болох ёстой болоод л болж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг хүмүүсүүд маань илүү ухамсараа тэлээд юм болгонд хариуцлагатай хандаж сурах юм бол энэ байдлууд мэдээж хэрэг багасч өгөх боломжтой. Тэгэхээр нөгөө хүмүүсүүд маань бас нөгөө юм матриксийн бас буруу ихтгэл үнэмшилт те их л олон одоо хүүхнүүдтэй явуулдаж байх юм бол их л олон залуучуудтай уулзагдаж явж явах юм бол их сайхан модны гэсэн ийм нэг одоо ихтгэл үнэмшилт одоо буруу ихтгэл үнэмшилт автаад тийм ихтгэл үнэмшилт автж гин гэдэг маань бол тухайн хүн маань бас өөрийгөө хайрлахгүй байгаагийн шинж, өөрийгөө хүндлэхгүй байгаагийн шинж. Хүмүүсүүд ямар их төөрсөн байгааг бас харуулдаг байгаа байхгүй. Тийм болохоор ухамсар дээрээ бид нар ажиллах хэрэгтэй. Тэ ухамсараа хэлэх хэрэгтэй. Хүн шиг хүн болох хэрэгтэй. Жинхэнэ аз жаргалтай хайраар дүрэн гэр бүлийг бүтээе гэх юм бол бид нар өөрсдөө хэлээд тийм хүн болж хуурах хэрэгтэй байна. Харин хоёр ийм хайраар дүрэн ухамсар өндөр аз жаргалаар дүүрэн хүмүүсүүд мэдээж яриг бас өөр хүмүүстээ гарч ирж байгаа хүмүүстээ бас хайраар хайрлна, бас хүндлэн, бас аз жаргалтай хүн болгон бэлдэж чадна. Тийм болохоор өнөөдөр та ямар ч амьдралын туршлагатай байж болно. Тэ эхний амьдралаа зохиогоод бүтээгүй байж болно. Хоёр дахь амьдрал ч гэсэн бас зарим үед тэ хүн маань сурах ёстой зүйлүүдээ сурч аваад өөрийнхөө хийх ёстой одоо өөртөө хийх ёстой ажлуудаа хийгээд өөрийнхөө даалгаврыг сайн хийж чадаагүй байх юм бол бас л дараагийн амьдрал бүтлгүүтэй шүү дээ. Зарим тохиолдолд зарим хүмүүсд бүр 3 4 амьдрал зохиогоод бүтээгүй тохиолдлууд байдаг. Яагаад гэхээр өөрийнхөө одоо гаргаад байгаа одоо сул талаа ухамсарлаагүй хариуцлага гэдэг зүйлд суралцаагүй хүнийг жинхнээсээ хайрлаж сураагүй байгаа тохиолдлуудад ахаан л нөгөө яг л одоо өөр хүнтэй уулзраад байгаа мэдэх боловч яг л өөрийнхөө одоо төвшөнд байгаа адилхан хүнтэй л амьдрал учруулаад байгаад идэг. Нөгөө нэг өөрийнхөө энэ ойлгох ёстой зүйлүүд ойлгож авах хүртэл нь. Тэгэхээр энэ амьдралд хэрвээ хүн маань энэ зүйлээ ойлгож авч одоо энэ одоо өөртөө хийх ажлаа хийхгүй байх юм бол дараагийн амьдралуудад ч гэсэн энэ байдлууд давтагдаад л явна. Тийм болохоор бид нар эхлээд одоо юуны тухайн түрээгүй бас нэг хүнээс салаад шууд дараагийн амьдрал зохиодог ч юм уу дараагийн харилцаанд орох гэхээсээ илүү хэсэг хугацаанд хэдэн сар байна уу хэдэн жил шаардлагатай байна уу ганцаараа байгаад яг өөртөө нүүр тулаад өөрийнхөө сул талыг ойлгож аваад за өмнөх миний харилцаа яагаад бүтсэнгүй би миний талаас би юун дээр алдаа гаргасан байна гэдэг ч юм уу ингэж дүгнэлт хийгээд тэр зүйлүүдээ өөрөөс одоо засаж залруулж сайжруулад хин нэгнээс аз жаргалыг хайх гэж хайрыг гуйх гэж биш хин нэгэнд хайрыг өгөх гэж хин нэгнийг аз жаргалтай болгоход өөрийнхөө аз жаргалаас нөгөө хүнтэйгээ хуваалцах чадвартай өөр дээр энэ бүрэн хамгаалтыг хийж чадаад бүрэн ингээд гоё аз жаргалтай болчихсон хайраар ингээд бэлхчихсан ийм гоё бүтэн болсон байгаа үедээ өөр нэг бүтэн хүнтэй уулзраарай. За энэ талаарх өнөөдөр ярьцгааг та нартай бас бичлэгийг хүрэхийг хүслээ. Яагаад гэвэл алдаа гэдэг зүйл ерөнхийдөө бас энэ амьдралд байдаг байхгүй. Туршлага гэдэг зүйл байгаад байгаа. Сүнсний төвшнгөөс харахад бид нар л одоо энэ логикоороо ойлгохын тулд л одоо энэ алдаа, энэ зөв, энэ буруу, ингэж болдоггүй, тэгж болдоггүй гэл ингээл бөөн харамсал гониг зовлон
үзий ядалт, хорслын энерги рүү ингэж өөрөөсөө явуулж орж өөрийгөө ч зовоодаг, өрөөлийг ч зовоодаг. Ингээ нарийн зүйлүүдээ ойлгохгүй яваал олон амьдралыг нэг мэтгэд үдчихсэн байж байдаг. Тийм болохоор та нар маань энэ зүйлүүдийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд бас харилцаанд орсон. Тэгээ янз бүрийн одоо нэг сар байсан уу, хэдэн сар байсан уу, хэдэн жил байсан уу харилцаа, хэд хоног байсан уу харилцаанд орж исэн тийм ээ. Хүмүүсүүд маань бас одоо тэр харилцаанд орж байгаа одоо бэлгийн харилцаанд орцож байгаа хосуудын хооронд энергийн түвшинд холбоос үүссэн байдаг. Тэгээ энэ холбоосыг бол салгаж өгөх хэрэгтэй байдаг. Янз бүрийн түвшинд одоо энэ холбоос нь янз бүрийн түвшинд одоо чакрануудыг хаалт үсгээд хаачихсан байж байдаг. Зүрх хүрдийг ч юм уу тийм ээ. Гурд хүрдийг ч юм уу өөртөө итгэх итгэлээ хүрд. Тэгээ гурд хүрдийг хаачихсан байх юм бол хүн өөртөө итгэж чаддгүй бүрэн дүрэн. Зүрх хүрдийг хаачихсан байгаад ахиж хүнд итгэж чаддаггүй, ахиж хүнд зүрхээ нээж чаддаггүй ийм айдсын энергит яваад орчихсон байж байгаа. Энэ холбоосыг салгаж өгч тэр харилцаа маань хичнээн их байсан байна. Тэр харилцаануудыг дор бүрнэ гэж салгаж өгөх хэрэгтэй. Ялангуяа гэр бүл маш удаан хугацаанд амьдарсан. Энэ харилцаагаа ингээд дуусгаж байгаа, цэглэж байгаа бол бас энэ холбоосыг энергийн түвшинд үүссэн байгаа холбоосуудыг салгаж өгч аль хүрднүүд дээр хаалт үүссэн байгаа. Энэ хүрднүүдийн хаалтуудыг нээж өгөх хэрэгтэй байдаг. Тэгээ энэ сессия буюу session энергийн ангаалт цэвэрлэгийг би бас хийж өгдөг. Тэгээ хүмүүсүүд маань хэрвээ одоо дараагийнхаа амьдралыг эхлүүлэхээр бэлдэж байгаа, зэхэж байгаа тийм болвол энэ одоо харилцаагаа энергийн түвшинд цэвэрлэж өгч энэ холбоосыг таслаж өгч хүн маань яг одоо хойшоо хараад өнгөрсөндөө гацаад явагддаг байсан бол энэ холбоосуудыг салгаж өгөхөөр урагшаа хараад яг бүрэн бүтнээр бас дараагийнхаа шинэ харилцаанд орох итгэл тэ ингээд зүрхээ нээх өөрийгөө хайрлах гэд ингээд шинэ түвшин рүү очих боломжтой болж байдаг. Тийм болохоор та нар маань бас энэ харилцаа, энэ энергийн түвшинд хаалт холбоосыг салгаж өгөхийг хүсэх юм бол бас надтай холбогдоод сессиянд ороод энэ холбоосуудыг салгуулах боломжтой. Сессигаар би бол ганц энэ амьдралын харилцаануудыг биш, бас өмнөх амьдралд учирч байсан холбоосуудыг бас салгаж өгч, цэвэрлэж өгч, нэгд хүрдэн дээр болоод бүх хүрдэнүүд дээр маш нарийн цэвэрлэгээнүүдийг хийж өгч, тэр чинээрээ хүрднүүд маань итгэвчж, нээгдэж өгөх тусам хүн маань эрч хүчээр цэнэглэгдэж эхэлж, өөрийгөө хайрлаж, өөрийгөө ойлгож, өөртөө итгэх, өөдрөг үзэл гэд маш олон одоо чухал зүйлүүдээ зан чанаруудаа нээж олж авдаг байгаа. Тийм болохоор энэ сессинд бас орохыг хүсэх юм бол та нар маань надтай холбогдож болно. Энэ бичлэгийн доор бүх нарийн мэдээлэлүүд орчихсон байгаа болохоор тэр мэйл руу маань бичээд, WhatsApp руу маань бичээд цагаа аваад бас энэ хамгаалтанд орох боломжтой шүү. Тэгээ энэ бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээ утгагүй Валентины баяр хүргэж байгаа та хосоор байгаа бол тэгээ үнэхээр чихэн хайр олчихсон, чихэн хайртайгаа аз жаргалтай байгаа бол энэ баярыг аз жаргал дүрэн тэмдэглээрээ. Ганцхан энэ баяраар л баярлдаг биш. Өдөр болгон ерөнхийдөө бол хайрын баяр мэтэр би бинийгээ баярлуулж амьдарч явах хэрэгтэй. Одоохондоо та нар маань те ганц бие ч юм уу байгаа бол санаа зовох шаардлагагүй. Өөртөө хийх ажлуудаа сайн хийгээд явчих. Өөрсдийнхөө энергийг өндөр болов, өөртөө хайрын гэрлийн энергиээр цацар. Тэгж чадсан үед бас өөрөө чинь гой байгаагийн бүлээн төвшөөрөг хайрлаж чадах, хүндэлж чадах тийм гайхалтай бас
хайртай учрах сонголтыг сүнс нь хийсэн болов тийм хайртайгаа учрах ёстой цагтаа учраад явна. Харин энэ ажлыг хийж өгч чадахгүй байх юм бол доогуур энергиэр одоо долгионтой байгаа бол тий эрчмээр цацраад байгаа бол бас л өөр хүнтэй уулзрах юм бол бас л өөрийг чинь зовоох доод энергийн доод эрчимтэй хүнтэй уулзраад бас л хэцүү байдал руу явж орох болохоор дараагийн одоо харилцааг эхлүүлэх гэж яарах шаардлага байхгүй, ганцаараа байхаас бас айгаад авах шаардлага байхгүй, зоригтойгоор харин өөртөө нүүр тул амьдрал өөрт чинь боломж олгож байна. Энэ боломжоо харин зөвөр өөрт хэрэгтэйгээр ашиглаарай. Тэгээд энэ гайхалтай сайхан газараасаа та бүгдтэй хайрын гэрлийн энерги явуулъя. Бодохгүй дараагийн хамшигэр уулзъя. Түр баяртай.